За бүгд өнөөдөр хамтдаа үргэлжлүүлээ Шамуэль номоос хамтдаа суралцсан. Та эднүгийг хүлээж авахтай бэлэн байна уу? За ингээд нөгөө автомашингүй өдөрч гэсэн ингээд зориулт гаргаад ирсэн байгааг харахад үнэхээр сайхан байна. Би одоо автомашингүй өдөр болохоор хүмүүс одоо яаж ирэх болтоо гэж бодоод байсан. Гэхдээ яаж ирэхээс үл шалтгаалаад хүрээд ирсэн байгаа нэг сайхан байна. Тэгээ бүгдээр хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Бурхан өнөөдөр өөрийнхөө үгээр миний зүрх сэтгэлд хандан яриасаа гэдгийн төлөө зүрх сэтгэлээ бэлдээд Бурханы өмнө ирээд хамтдаа залбирая. За бидний хайртай Аав маань энэ цагт бид нар тань руу анхаарлаа хандуулж таны хүүхдүүдтэй хэлэх үгийг бид нар анхааран сонсохыг хүсэж байна. Та өөрийн сүнсээрээ бидний сүнс оюун бодолд та хандан ярьж өгөөрэй. Бидний амьдралыг өөрчлөх үгээ та биднэрт хэлж өгөөрэй. Таны ухаарл ойлголт ишлэлт өнөөдөр энэ газар бидний донд бах болтугай гэд энэ цагийг танд даатгаа таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За Шамуэль ном маань их гоё түүхийг биднэрт өгүүлж байгаа. Маш олон зүйлийг бидний амьдралд сурамжтай маш олон зүйлсүүдийг биднэрт хэлж өгч байгаа. Тэгээ өнөөдөр 8 дугаар бүлгийг уншихаас өмнө 8 дугаар бүлгийн өмнөх үйл явдлыг эргээд санах юм бол 6 дугаар бүлэг дээр Бурхны авдрыг Давидын хотод авчирсныг бид нар санаж байгаа. Тэгээ дараагаар нь Давид өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр би өргөнд суугаад байгаа хэрнээ Бурханд яагаад би өргөө барьж болохгүй юм бэ гэж ашиг үзүүлэгч Натанд хэлэх үед Бурхны хариулт нь Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр Давидыг юрөөж харин би чамаас гарах үр хүүхдээр чинь дамжуулж би өөртөө зориулсан өргөөг барих болно гэж хэлдэг. За тэгээ 8 дугаар бүлэг маань үргэлжлээд яг үүнээс хэсэг хугацааны дараа гэд хэлж байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа та дэлгэц рүү анхаарлаа хандуулж болно. За би энэ уншлаа. Үүнээс хэсэг хугацааны дараа Давид Филистичүүдийг бут зохиж номхруулад Метик Амаг Филистичүүдийн мэдлээс булан авлаа. Тэр бас Мовыг ялж тэднийг газар твтүүлж байгаад олсоор хэмжив. 2 олсоор хэмжигдсэнийг нь хороож, нэг бүтэн олсоор хэмжигдсэнийг нь амьд үлдээв. Моавчууд Давидын хамжлага болж алба говьчуур төлөх боллоо. Дараа нь Давид Ефрат мөрний хавьд ноёрхлоо сэргээхээр явхдаа Цувагийн хаан Рехавийн хүү Хадад Эзрийг бут зохив. Давид түүний 1700 морин цэрэг 20,000 явган цэргийг олзолж аваад 100 тэрэгний морь үлдээж бусдынх нь шүрмсийг тасалжээ. Дамаскийн арамчууд Цавагийн хаан Хадад Эзерт туслахаар ирсэн Давид 22,000 арамыг хөнөв. Тэгээд Давид Дамаскийн арамчуудын дунд цэргийн ангиудаа байрлуулж арамчууд Давидэд алба говьчуур төлөх хамжлага болжээ. Ийхүү Давидын явсан газар бүрт яавад түнд ялалтыг өгч байв. Хадад Эзрийн албат нарт байсан алтан бамбаануудыг Давид аваад Иерусалимд авчиржээ. Мөн Хадад Эзрийн харьяат Бетах Биротта хотуудаас Давид хаан үлэмж хэмжээний хүрлийг олзлон авав. Давид Хадад Эзрийн хамаг дайчдыг бут зогсныг Хаматын хаан төвөө сонсжээ. Тэрээр Хадад Эзертэй дахин дайн хийж байжээ. Тиймээс Хадад Эзертэй тулалдаж ялсныхын төлөө Давид хааны мэндийг мэдэж баяр хүргэхээр хүү Эхромда мөнгө алт хүрэл эдлэл өгөөд явлаа. Давид хаан тэдгэрийг нь авч ижилсэн бүх ус үндэстнүүдээс авсан алт мөнгөтэй нийлүүлээд яваад зориулахаар ариулан тусгааллаа. Тэдгээр нь Арам, Мов, Амон, Плешид, Амлекчүүдээс бас Цавагийн хаан Рехавийн хүү Хадад Эзраас олзолж авсан юмс байна. Давид Арамыг бут зохиод буцахдаа давс түндид 18,000 Эдомыг хөнөөж алдар нэрээ дуурсгажээ. Тэрээр Эдомд цэрэг оруулж Эдом даяар цэргийн ангиудыг байрлуулсан бөгөөд Эдомчууд бүгд Давидын хамжлага болсон юм а. Давидын явсан газар бүрт нь яавад түнд ялалтыг өгч ийхүү Давид хамаг Израилийг хаанчилж ард түмнээ зөв шударгаар захирч байлаа. Цэрүягийн хүү Яв цэргийн жанжин Ахилүүдийн хүү Йохошафат хэрэг хөтлөгч Ахитевийн хүү Цатак, Ятрийн хүү Ахимелех нар дахилч нар Сирая Куш, Ихоядагийн хүү Биная Керет болон Плешчүүдийн захирагч харин Давидын хөвгүүд
дахилчид байваа. За яг ийм хэсэг явж байгаа яг сүүлийн ишлэлүүдийг уншсан чинь нөгөө грек хэлээр өсөд байгаа юм шиг нэрүүд нь айгүй тийм өвөрмөц. Тэгээд энэ бүлгийг ингээ харах юм бол давчхандаа юу гүгэлээд байгаа вэ гэхээр хэд хэдэн улс үндэстнүүдийг эзлэн аваад дайснуудаа ялаад эд баялгуудыг хурааж Давидын нэр алдар тархсан тухай үйлж. Тэгээд энэ ч нэг сонирхолтой хэд хэдэн зүйлийг хэлж байгаа. Маш олон хүмүүсүүдийг яалж эд хөрөнгийг хурааж бас тодорхой хэмжээгээр энэ дээр та анзаарсан бол нэг юм хэмжигдэхүүн байгаа. Хоёр улсаар хэмжигдсэнийг нь хороож нэг бүтэн улсаар хэмжигдсэнийг нь амьд үлдээвэ гэж. Тэгэхээр 3-2-ыг нь хөнөөгөөд 3-1-ийг нь амьд үлдээсэн жишээт. Тэгээд бас 1700 морин цэргийг 20,000 явган цэргийг олслоод 100 тэрэгний морь үлдээж гэж бүгднийг нөгөө аваад явчихаагүй. Нэг тодорхой хэмжээгээр бас үлдээгээд. Гэхдээ яг ямар зорилгоор үлдээсэн юм бол мэдэхгүй. Өрөвдөөд үлдээсэн үү? Бас юучгүй ингээд хятад ус чигээг юм уу? Ямар учиртайг нь мэдэхгүй. Яг ийм зүйлийг энэ дээр хэлж байгаа. Тэгээ гол нь яг энэ бүлгийг ерөнхийд нь аваад үзэх юм бол Давидын нэр алдрын түгээ тайснуудаа ялаад маш их хэмжээний алт хүрэл мөнгийг цуглуулсан багт. Яагаад энэчнээс би ямар асуултыг та бүгдийн дунд тавих гээд байгаа вэ гэхээр Давид юунаас болоод эд баялагийг хурааж алдар нэрээ дуурсгаад байгаа юм. Ялалтуудыг хэрхэн байгуулсан бэ гэдэг зүйлийг би асуумаар байна. Тэгээ үүнд нөлөөсөн гол хүчин зүйл нь юу вэ? Таны бодлоор. Тэгээ Давид дайснуудаа ялаад алдар нэрэн түгээл эд баялагуудыг хураагаад маш олон төрлийн дай хийж яхад магадгүй нэгэнд нь ялагдаж болох байсан бах. Тэгтээ Давид үргэлж ялж байсан. Үүнд нөлөөсөн гол хүчин зүйл нь юу вэ гэж би асууж байгаа. Тэгээд 6 дугаар ишлэл 14 дугаар ишлэлийг харах юм бол нэг чухал зүйлийг бид нарт хэлж өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр Давидын явсан газар бүрт нь Яава түнд ялалтыг өгч байв гэж. Давидын явсан газар бүрт нь Яава түнд ялалтыг өгч байлаа гэж. Тэгэхээр Давидын нөгөө ялалт байгуулад байгаа нь тэгээ дайснуудаа ялаад байгаа нь гол нөлөөсөн зүйл нь юу вэ? Бурхан түүнд ялалтыг өгсөн гэж. Зарим нэг газар биш. Бүр газар бүрт, явсан газар бүрт нь түүнд ялалтыг өгсөн гэж. Тэгээд миний эхний хэлэх гол санаа юу вэ гэхээр Бурхан бидэнд ялалтыг өгд юм аа. 2 дугаар Коринтын 2:14 дугаар ишлэлдэр юу гэж байдаг вэ гэхээр биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд түүний тухай мэдлэгийн ангилан үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байгаа гэж хэлсэн. Энд дээр юу гэж хэлсэн бэ гэхээр биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд түүний тухай, Христийн тухай, Христийн сайныг, Христ бидний төлөө ирснийг тэр сайн мэдээг бусдад түгээхийн тулд Бурхан биднэрт ялалтыг өгдөгийг хэлж байгаа. Тэгэхээр Бурхан өөрийнхөө нэрийг алдаршуулахын тулд өөрт нь итгэл найдвараа бүрэн тавьсан нэгэнд Бурхан ямагт ялалтыг өгдөг юм аа. 2 дугаар Коринт 8-д хэлсэн шиг Христ дотор биднийг ямагт ялуулдаг нь өөрийгөө илчилж Христийн тэр сайн мэдээг, тэр ангилан үнэрийг бид нар эргэн тойрныхоо хүмүүс тархаахын тулд, бэлгаахын тулд биднийг үргэлж Христ дотор ялуулдаг Бурханд талархал нь байгээ гэж хэлсэн баг. Тэгэхээр бид нар зарим хэрэгт итгэгч нар юу гэж бодоод байдаг вэ гэхээр итгэлийнхаа амьдрал дээр би нэг хаяа нэг ялаад яваад байна да. Хаяа нэг ялагдчихад байд юм да гэдэг асуулт байж болох уу? Ер нь нэг тэгэх гээд байдаг. Гэхдээ Бурхны үг биднэрт юу гэж хэлж байгаа вэ гэхээр хаяа нэг ялчаад хаяа нэг ялагдаад яваад байгаарэ гэж хэлдэг. Та Христ дотор ямагт ялж амьдраарэ гэж бид нар сануулдаг. Давидыг явсан газар бүрт нь Яава ялалтыг өгсөн шиг өнөөдөр бид нар Христ дотор байж өөрснийхөө итгэлийн амьдрал дээр үргэлж ямагт ялалтыг Бурханаас авч амьдардаг байх хэрэгтэй. Тэгээд Давидын бас нэг яг энэтэй үүнтэй холбоотой нэг дуулал ном дээр нэг ямар дуулал байдаг вэ гэхээр дуулал 18:20-30 дахь эшлэлд би Эсмогоос уншина. Таны хүчээр би их цэргийг довтолж Бурхныхаа дэмээр хэрмийг би давдгаа гэж хэлж.
Бурхны зам төгс төгөлдөр Явагийн үг цэвэр тунгалаг өөрт нь хорогчдыг өмгөөлөх бамбай гिचэлсэн. Тэгэхээр Давидын нөхцөл байдлыг харах юм бол маш олон төрлийн дайснууд байсан. Маш олон хүчирхэг улс үндэстнүүд эргэн тойронд нь байсан. Гэхдээ үүрийг л ямагт ялж байсан. Дээрээс нь Давид энэ юу гэж хэлсэн бэ гэхээр таны хүчээр би их цэргийг дайрч гэж байгаа. Мэдээж хэрэг өөрт нь цэрэг айран байгаа. Гэхдээ Давид юуг мэдэж байсан бэ гэхээр би Бурхныхаа хүчээр би энэ ялалтыг байгуулдаг гэж мэдэж байгаа. Таны хүчээр би их цэргийг довтолж Бурхныхаа дэмээр хэрмийг би давдгаа гэж. Тэгэхээр яг л ийм зүйлийг бид нар өөрснийхөө зүрх сэтгэлдээ тээж Христ итгэж бид нар за би Бурхныхоо дотор л би яаж амьдрах юмсан гэсэн тийм хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Яг Давид чиг Бурханд яг ийм итгэл найдвараа бүрэн тавьдаг байх хэрэгтэй. Тэгэхээр юу энэчнээс би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Бурхан өөрийнхөө нэрийг алдаршуулахын тулд өөрт нь итгэл найдвараа тавьсан хүмүүст Бурхан ялалтыг өгд юм аа. Харин бид нар Бурханд эргэлзэж байвал Бурхан биднэрт ялалтыг өгөх болов. Заримдаа бид нар өөрснийгөө голсон гололтоосоо болоод за би чинь хэн болоод за би чинь ер нь ийм хүн шүү дээ. Би ер нь энийг хийж чадахгүй байх гэж өөрснийгөө маш юу гэдэг муугаар үнэлдэг, буруугаар үнэлдэг. Гэхдээ та өөрийгөө үнэлэхээс илүүгээр энэ дэлхийг бүтээсэн бүтээгч, энэ дэлхийг хаанчлагч хаан нь надтай хамт байд юм а гэж бид нар мэдэх хэрэгтэй. За би ахад хэлье. Тэгэхээр миний өгч байгаа эхний гол санаа юу вэ гэхээр Бурхан бидэнд ялалтыг өгд юм а. Бурхан өөрийгөө алдаршуулахын тулд, өөрийгөө гэрчлэхийн тулд, өөрийгөө таниулахын тулд өөрт нь итгэл найдвараа тавьсан хүмүүст ялалтыг өгд юм а. Хай нэг үү? Заримдаа нэг үү? За тэгэхээр бид нэр үүргэлж ямагт газар бүрт Христ дотор ялдаг Христ итгэгч нар байя. За хоёрт нь миний онцолж хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр 11-р ишлэлдэр ямар ишлэл байгаа вэ гэхээр Давид хаан тэдгээрийг нь авч одоо өмнөх ишлэлдэр нөгөө маш олон хэмжээний нөгөө эд хөрөнгө, эд баялагийг хураачаад байгаа. За энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр Давид хаан тэдгээрийг нь авч ижилсэн бүх улс үндэстнүүдээс авсан алт мөнгөтэй нийлүүлээд Яваад зориулахаар хариулан тусгаарлаа гэж. Тэгэхээр миний энэчнээс хоёр дахь хэлж байгаа чухал санаа юу вэ гэхээр Бурханд тусгайлан зориул. Тэгэхээр магадгүй олон төрлийн бидний итгэлийн амьдралын үед маш олон төрлийн зориул байж болно. За яг энэ жишээг харах юм бол Давид өөрийнхөө дайн тулдаанаас олж ирсэн тэр их хэмжээний эд баялагийг Бурхан зориулсан. За бид нар мэднэ хаана өөрийнхөө хүүхдийг Бурхан зориулдаг. Тэр нь хожим нь Шимеол болсон. За ахад нэг жишээг харах юм бол Паул Христ итгэснийхаа дараа өөрийнхөө амьдралыг Христэд бүрэн зориулсан. Сайн мэдээг тараахын төлөө өөрийгөө бүрэн зориулсан гэсэн. Тэгэхээр маш олон төрлийн зориулалт байж болно. Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа гэсэн. Өнөөдрийн бидний хувьд чухал байж болох нэг зүйл юу вэ гэхээр одоо би бас танаас асууя. Өнөөдөр таны Бурхан зориулж болох нэг чухал зориулал юу вэ? Таны хувьд одоо Бурхан зориулж байгаа зориулалт юу вэ? За миний онцолж хэлмээр байгаа зүйл нь биднэрт Бурхан зориулж болох нэг чухал зориулалт бол таны цаг зав. Би түрүү хэлсэнтэй. За энэ жишээн дээр Давид өөрийнхөө эд хөрөнгөөс Бурханд тусгаалж зориулсан байна. Паул өөрийнхөө амьдралыг нөгөө гэр бүлтэй амьдрах амьдралыг биш харин Бурханы сайн мэдээг тараах амьдралыг сонгож өөрийнхөө амьдралыг зориулсан. Гэх мэтчлэн бидний хувьд бас Бурханд бас онцолж зориулах, тусгаалan зориулах зүйл юу байна гэж та асуух хэрэгтэй. Тэгээд ялангуяа өнөөгийн нийгмийн амьдралд маш олон хүмүүс завгүй амьдарч байгаа үнэн. Манай чуулганы хувьд ч мөн адил үнэн. Удирдах байгаа, ахалж байгаа, үйлчилж байгаа хүмүүс бүгд ажлынхаа хажуугаар эзэн зориулж үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр
миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр бид нар тодорхой цагийг эзэнд зориул. Та Бурханаас асуугаарай. Би ямар зүйлийг, ямар цагийг танд зориулж болох вэ гэж та Бурханаас асуу. Хамгийн ихний зүйл нь таны Бурхан зориулах цаг нь таны Бурхантай харилцах харилцаа. Дараа нь таны Бурхан бас зориулах цаг нь магадгүй ямар нэгэн үйлчлэлийн талбар байж болно. Сайн мэдээний талбар байж болно. Шинэ хүмүүст үйлчлэх талбар байж болно. Магадгүй бусдад туслах талбар байж болно. Тэгэхээр энэ чэнэс таны өөртөө асуух асуулт нь би эзэнд ямар нэгэн зүйлийг тусгаалan зориулж байгаа юу? Бурханаас маш их ивэл өрөөлийг нь өөрийнхөө амьдралдаа хүлээж авсан хэрнээ Бурхан ямар нэгэн зүйлийг зориулдаггүй бол харамсалтай. Бид нар Давидын түүхийг энэчээс харж болж байна. Давид маш их алдар нэрээ дуурсгасан, маш их дайснуудаа яалж эд баялагийг хураасан ч гэсэн Давидын дараагийн хийсэн зүйл нь юу вэ? Тэр бүхий зүйлээс эзэн тусгайлан хариуцхан Бурханд зориулсан гэж хэлж байгаа. Тэгээд намайг анх их сургуулаа төгсөөд би яг Бурханд үйлчлэх тийм амар юу гэдэг нэг маш их тийм зүрх сэтгэлтэй байсан. Тэгээд ажлын эхний 1 жил ажиллачаад би юу гэж бодож ирсэн бэ гэхээр за би ер нь ажил гэж юу байдгийг ер нь мэдчихлээ, ер нь гадарчлаа. Одоо жоохон ингээд нэг өвлөх боломж юу байна. Тэгэл тийшээгээл ороод явчмаар санагдсан. Тэгээд тухайн үед намайг дагалдуулчихсан хүн юу гэж хэлж ирсэн бэ гэхээр чи одоо байгаа ажлынхаа хажуугаар Бурхан цагийг зориулж чадахгүй бол чи ирээдүйд ч юм уу зориулж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид нар өөрснийхөө одоо завгүй гэвэл хүн болгон завгүй гэж хэлнэ. Тэгвэл та тэр завгүй нөхцөл байдлынхаа донд Бурханд ямар нэгэн цагийг тусгаалan зориулж байвал тэр нь Бурханы өмнө үнэтэй байх болно. Завгүй байх тусмаа та Бурхан цагийг гаргаж байгаа нь тэр нь Бурханы хувьд үнэтэй байх болно гэсэн. Тэгэхээр та завгүй гэдэг зүйлээс илүүгээр Бурхан ямар нэгэн байдлаар цаг завыг зориулдаг байх хэрэгтэй. За, 3 дахь миний хэллэх чухал санаа юу вэ гэхээр 15 дахь ишлэлийг харах юм бол ямар ишлэл байгаа вэ гэхээр ийхүү Давид Израилийг хаанчилж ард түмнээ зөв шударгаар захирч байлаа гэж. За, Давид хамаг Израилийг хаанчилж ард түмнээ зөв шударгаар захирч байлаа гэж. За, энэ чэнэс миний хэлэх байгаа 3 дахь чухал санаа юу вэ гэхээр хариуцсан зүйлээ хамгийн сайнаар шударгаар хий. Хариуцсан зүйлээ. За, Давидын хувьд болохоор хариуцсан зүйл нь юу байсан бэ гэхээр ард түмнийг удирдах захирах байсан тэр зүйлдээ итгэмжтэй бөгөөд шударгаар удирдах захирч байлаа гэж. Тэгээд мэдээж хэрэг Давид алдар нэр хүндтэй болсон ч гэсэн Бурханд тодорхой зүйлийг Бурхан зориулсан байна, өргөө барихыг хүссэн байна. Дээрээс нь өөрийнхөө Бурханаас хариуцуулж өгсөн зүйлдээ итгэмжтэй бас шударгаар хамгийн сайнаараа хийж байсан гэдгийг бид нар харах боломжтой байна. Тэгээд би яг энэ зүйлийг бодож байхдаа надад ямар жишээ төрж ирсэн бэ гэхээр яг би ихэнхдээ машина боломжтой бол өөрөө угаачдаг. Хаяа нэг угаалгын газар машина угаалгахдаа би угааж байгаа хүнийг айгүй их ингэж анзаарч хардаг. Юу гэж анзаарч хардаг вэ гэхээр энэ хүн миний машиныг сэтгэлээсээ угааж гинөө зөвхөн нэг угаасан болоод өнгөрж гинөө гэдгийг айгүй хардаг. Ягаад гэхээр нэг зарим хүмүүс нэг машиныг ингээд угаачаал нэг завсардах ингээд хаалганы завсардах ингээд шороог нь ингээд угаахгүй ингээд орхичээл надад айгүй тийм сэтгэл дондор. Тэ ингээд яагаад энэ хүн ингэж нэг хоёрын хооронд ингэж ингээд нүд арацах байдлаар энийг хийгээд байгаа юм бэ гэж. Тэгтэл өөр нэг ингээд нэг сэтгэлээсээ угаадаг ингээд нэг миний бодож ирсэн нөгөө хаалганы завсар байдгаа өөр нөхц завсарыг ингээд олоод угаагаад авах үед нь би ингээд баярлдаг гэсэн. Тэр зүйлийг хараад баярлахдаа сэтгэлээсээ хийж байгаа зүйлийг нь хараад баярлахдаа дараа нь ахиж ирж тэр газар би үйлчлүүлэхийг хүсдэг гэсэн. Тэгэхээр яг би яг энэ зүйлийг ингээд нөгөө сэтгэлээсээ хийж байгаа зүйлийг ингээд хараад баярлж байгаа шиг өнөөдөр Бурхан ч гэсэн бид нарыг хараад тийхүү баярладаг байх гэж би боддог. Бурханы магадгүй биднэрт хариуцуулж өгсөн зүйлийг нь за ингээл өнөөдөртөө би ингээ арга цагаал болгоод өнгөрчий биш. Бурхан надад ямар нэгэн зүйлийг хариуцуулж өгсөн бол би өөрийнхөө сайнаар сэтгэлээсээ би гаргаж хийх ёстой юм байна гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл би түрүү хэлсэн юмыг тэгж халтуурдаж
ингэж арга цааж хуурч хийдэг зүйл нь нөгөө бусдын таалалд нийцдэггүй, бусдаар үнэлэгдэж чадахгүй. Харин эсвэргээрээ сэтгэлээсээ ямар нэгэн зүйлд хандаж хийж байгаа хүний хувьд яадаг вэ? Хамгийн тодорхой зүйл нь бусдаар үнэлэгддэг, бусдын таалал нийцдэг гэсэн. Яг ийхүү бид нар ч гэсэн Бурхны өмнө Бурхнаар үнэлэгдэж, Бурхны таалалд магадгүй бид нар нийцэж болно гэсэн. Тэгэхээр юмыг сэтгэлээсээ хийдэг, сэтгэлээсээ биш хийдэг хүмүүс маш ялгаатай. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдийнхөө ганц итгэлийн амьдралын талбар биш, та сургууль, хичээл, та байгаа бүхэл талбартай альва юмыг та сэтгэлээсээ хийх нь, шударгаар хийх нь, хамаг сайнаараа хийх нь та Бурхныг гэрчилж байгаа нэг хэлбэр юм аа. Тэгээ үүний чинь хараад Бурхан танд талархах болно гэсэн. Сайн байна миний итгэмжит боолмон. Би чамд нэг талаанд өгсөн бол хоёр талаанд болгож өг. Хоёрыг хариуцуулж өг. Чи хоёр талаандаа итгэмжтэй байсан тул би чамд дөрвөн талаантыг хариуцуулж өгөх болно гэж Бурхан хэлнэ гэсэн. Та үүнтэй санал нэг байна уу? Тэгээд Эфес 6-гийн 7 дугаар ишлэлдэр юу гэж яддаг вэ гэхээр хүмүүст бус харин эзэнд химээ сайн хүслээр үйлчлээ гэж хэлдэг. Тэгэхээр бид нэр яг энэ түүхийн донд яг энэ хэлэгдсэн чухал санаануудыг бид нэр өөрсдийнхөө амьдрал дээр авч суралцвал бас маш тийм чухал санаануудыг өнөөдөр бид нарт өгч байгаа гэсэн. Хэдий энэ 15 6 энэ богинохон ишлэлийн донд ч гэсэн өнөөдөр бидэрт юу хэлж өгöd байгаа вэ гэхээр би ахаад 3 чухал санаагаа лурдж хэлж өгье. Нэгт Бурхан Давидид газар бүртэн ялалтыг өгсөн шиг нэгт чухал санаа маань Бурхан биднэрт ялалтыг өгд юм аа. Христ дотор биднэрт ялалтыг өгд юм аа. Тэгэхээр та Бурханы дотор би өнөөдөр байгаа юу? Би өөртөө эргэлздэг үү? Би Бурханд итгэл найдвараа бүрэн тавьсан нэгэн үү гэж бид нар өөртөөсөө асуух хэрэгтэй. Хоёрт нь Давид Бурхан тусгаалan өөрийнхөө олзож авсан зүйлээсээ Бурхан тусгаалan ариусган зориулсан шиг бид нэр эзэнд тусгаалan зориулах хэрэгтэй. Эзэнд тусгаалan зориул. Тэр дундаа би хэлсэнтэй маш олон төрлийн зориул байж болно. Гэхдээ та өөрөөсөө асуугаарай. Миний Бурханд зориулж болох зориулалт юу бэлээ? Энэ нь Бурханд хоёрын хоорондоо ярилцсан шийдэгсэл та Бурханы өмнө ирээд магадгүй та Бурханаас асуувал Бурхан биднэрт илчилж хариулдаг, сануулдаг, илэрхийлдэг. Тэгээ гуравт нь Давид хамаг Израилийг хаанчилж ард түмнээ зөв шударгаар захирч байлаа гэж хэлж байгаа. Тэгэхээр хариуцсан зүйлээ хамгийн сайнаар шударгаар хийх гэдэг нь бас маш чухал байгаа. Тэгээ би өөрөө бас яг энэ зүйлийг уншиж байхдаа юу гэж бодсон бэ гэхээр би бас хариуцсан зүйлээ хамгийн сайнаар хийх юмсан гэж залбирсан. Тэгээд бид нар мэдэнтэй Соломоны түүхийг Соломон Бурхны өмнө Бурхан тэ чи надаас гоох юм чинь юу байна гэж асуух үед Соломон юу гэж хэлдэг вэ гэхээр миний эцэг Давид зөв шудраг үннээр таны ард түмнийг хаанчилж байхад та хайр нэгүслээ үзүүлсэн шиг өнөөдөр би хэдий балчир хөвгүүнч гэсэн энэ ард түмнийг таны энэ тоо томшгүй энэ том ард түмнийг удирдах тэр ялгах мэрэгэн ухааныг танд мэдих ухаан ойлгох тэр мэрэгэн ухааныг надад өгөөч гэж залбирах үед Бурхан түүнд мэрэгэн ухааныг өгдөг. Өөрийнхөө төлөө биш. Тэр ард түмний төлөө Израилийн ард түмнийг зөв үнэн шударгаар удирдахын тулд тэгж залбирч байгаа гэсэн. Тэгээд надад бас яг ийм залбирал юу гэдэг нэг юм залбирах тийм сэтгэл төрсөн. Тэр нь юу байсан бэ гэхээр нөгөө хэдий баяраа нэг төр хугацаагаар явсан ч гэсэн би яг энэ хариуцсан зүйлээ сайнаар хийхдээ Бурхан таны мэрэгэн ухаанаа би хиймээр байна гэж залбирсан. Тэгэхээр бид нэр өөртнийхөө хариуцж авсан альва зүйл дээр та Бурханаас тусламжийг гуйн залбираарай. Бурхан минь би өөрийнхөө хариуцсан зүйлээ хамгийн зөв шударгаар сайнаар хийхэд минь над туслаарай. Би өөрийнхөө Христ итгэх амьдралынхаа дунд хаяа нэг ялдаг биш. Ер нь ялагдаад байдаг Христ итгэгч биш. Харин таны дотор үргэлж ялалтыг хүлээн авдаг Христ итгэгч баймаар байна гэж бид нар залбирч болно гэсэн. Өөрийнхөө хүчээр биш. Бурхны хүчээр. Давидын дуулал дээр юу гэж байсан бэлээ? Бурхны хүчээр би их зэргийн өөдөөс дайрч
тэр хан хэрэмийг би давсан гэж хэлсэн. Тэгээ өнөөдөр яг л тийм зүрх сэтгэлээр бид нар Бурхны өмнө ирж Бурхан минь би таны хүчээр миний өмнө тулгараад байгаа энэ саад бэрхшээлийг би даван туулж, зохиж, нурааж таныхаа хүчээр би ялалтыг байгуулах болно гэж хэлэх хэрэгтэй. Амин. Та ялалтыг байгуулахыг хүсэж байна уу? Та тэгвэл хэлээч би Христ дотор ялалтыг байгуулахыг хүсэж байна гэж хэлээч. Та яг ялалтыг байгуулахыг хүссэн юм шиг дуурахгүй байна. Та зөрөгтэй Христ дотор би ялалтыг байгуулахыг хүсэж байна гэдэг нэг зөрөгтэй хэлээч. Амен. Та өөрийнхөө амаар хэллээ. Өөрийнхөө амаар хэлж байна гэдэг нь та өөрийгөө босгон байгуулж байгаа, та өөртөө бас хариуцлага өгч байгаа нэг зүйл байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа Бурханд залбирая. Тэгээд яг та байгаа газараа яг Бурханд хандаа залбирахдаа би таныг юу гэж залбираасаа гэж хүсэж байна вэ гэхээр яг саяны хэлэгдсэн зүйлийн дагуу Бурхан минь би танд юуг зориулж болох вүлээ? Эзэн минь би танд ямар нэгэн зүйлийг тусгаалan зориулахыг хүсэж байна. Би таны дотор ялалтыг байгуулахыг хүсэж байна. Би таны өгөх хүчээр өөрийнхөө зүйлийг өөрт хариуцсан зүйлийг хамгийн сайнаар хийж шударгаар хиймээр байна гэж бүгдээрээ Бурхны өмнө ирээд хамтдаа залбирая. Бурхан минь бид нар таныхаа өмнө ирээд хүлээж байна. Энэ газар та биднэрт хандан бидний зүрх сэтгэлд хандан та одоо яг ярьж та сануулж өөрийгөө илэрхийлж өгөөч гэж гон залбирч байна. Та бид нарыг залбиралд хөтлөн дагуулаач гэж гон залбирч байна. Та биднэрт сануулсан гэж итгэж байна. Эзэн та бид нартай цаг үргэлж хамт байж бид нар итгэлийнхээ амьдрал дээр ялалт байгуулдаг Христ итгэгч нар байхыг хүсэж байна. Эзэн таны хариуцуулж өгсөн зүйлийг бид нар хамгийн сайнаар хийдэг байхыг хүсэж байна. Таны бидний амьдралд өгсөн тэр хайр нэгүслийн улмаас эзэн бид нар өөрт байгаа зүйлийг танд бас зориулахыг хүсэж байна. Эзэн тэр нь юу вэ гэдгийг та биднэрт бас илчлэн харуулсан байхаа гэж итгэж байна. Тэгээд бидний итгэлийн амьдралыг та үр жимстэй бас таны дотор ялалттай амьдрахад та биднэрт туслаарай гэдэг энэ цагийг танд даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна.